Кино урлагийн түүхэнд хамгийн сот хамгийн нууцлаг энэ эрхэм 1999 онд амьдралынхаа сүүлчийн бүтээлийг үлгийд авсныхаа дараа ердөө хэдхэн хоногийн дараа учир битүүлгээр таалалт өгсөн юм. Түүний үлдээсэн Eyes Wide Shut буюу нүдээ тас анзан нь киног тухайн үед хүмүүс зүгээр л нэг галзуу зүуд аим шиг кино шиг хоосон зүйл гэж харж байна. Ингэвч энэ нь уран сайхны бүтээл биш. Энэ нь дэлхийг хөшгөний цаанаас удирддаг супер илүүдийн тухай маш том анхааруулга байсан юм. Ядуу буруу орны иргэдийн очиж амьдрахыг мөрөөддөг тэрхүү өндөр хөгжилтэй гялалцсан улсуудын хамгийн дээд давхаргад хуулиас дээгүүрх эрх мэдлтнүүд оршин тогтнодог. Тэд илүү их хүч чадал нөлөөг атгахын тулд харь шашны гаж зан уул бэлгийн харилцааны аим шиг завхралт нэгддэг бөгөөд баян орнуудын байгалийн баялагийг шавхаж геополитикийн тоглоом тоглож байдаг. Бид энэ бүхнийг гадарладаг заримдаа бүр нүдэрээ үздэгч харсан ч хараагүй мэдтүр үзүүлсээр л ирсэн юм. Кубрикийн энэхүү киноноос хойш 20 гаруй жил өнгөрсөн ч өнөөдөр Джеффри Эпштейний хэрэг задарсан нууц мэйлүүд, элитүүд, далд файлууд нь ил болоход энэ бүхэн зөгнөл биш, харин бодит баримтат кино байсан нь батлагддаг юм. Тэгвэл тэдний зүүсэн багны цаана яг ямар харанхуй үнэн нуугдаж байна вэ? Та нүдээ нээхэд бэлнэ. Нүдээ тас анзан нь буюу Eyes Wide Shut кино бол Кубрикийн хамгийн сүүлчийн анхааруулга байсан юм. Киноны туйл буюу оргил хэсэг нь чинэлэг эрх мэдэлтэй хүмүүсийн дундах зан үйлийн шинжтэй садар самуун цогцролтыг оржи маягийн үсээр тойрно өрнөдөг. Тухайн үед үүнийг бодит байдлаас тасархаа зүү зэрэглээ мэт үзэгдэл гэж харж байв. Аим шин киноноос л гардаг шиг тийм содиотой мэт зүйл хүмүүсийн төсөөлөлд бууж байлаа. Гэвч хэдхэн жилийн дараа барууны элитүүдийн бөөм үргэлж сатан шүтлгийн зан үйлийн тухай энэхүү дүрс бичлэг олон нийтэд ил болсон юм. Үүнийг эрх мэдлэгнүүд олон ирээдүйн ерөнхийлөгч нарын уулздаг зартай газар болох Бохемийн төгөлд нууцаар бичсэн байв. Бохемийн төгөл бол Кубрикийг гүнээ зочроосон зүйл гэдэг нь мэдээж тодорхой. Бохемийн төгөл нь эртнээс нааш хувилдааны онолуудын гол байв байсаар ирсэн. Бөгөөд зарим бусдаасаа илүү итгэл үнэмшилтэй байдаг. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа. Энэ бол хүчирхэг хүмүүсийг бусдын нүднээс далд цуглардаг газар юм. Хэдийгээр тэдний албан ёсны урайн халддаг аалзнууд энд бүү эргэж, нууц хувилдаан ажил хэрэг бүү яар гэсэн утгатай боловч тентхийн гэрэл зураг дүрс бичлэг маш ховор байдаг. Ингэсэн чинь газар бол олон 10 жилийн турш оршин тогтносоор ирсэн юм. Энэхүү зураг дээрх ирээдүйн ерөнхийлөгч Никсон, Рейган нарын зэрэг хүчирхэг ирчүүд төгөлд болсон уулзалтад оролцож байгааг харуулжээ. Никсны хальс гэгддэг түүний мэдээлэлгүйгээр нууцаар бичсэн хувийн уулзалтуудын бичлэг дээр Никсон энэхүү уулзалтын талаар ярихдаа та нар хойд зүгнийхнийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ зөвхөн Сан Францискогийн дээд зындааныхны хийдэг зүйл биш. Миний ч үе үе очдог газар. Гэхдээ энэ бол та нарын төсөөлж чадах хамгийн заваан зүйл. Сан Францискогийн цугларалтанд тэнд очдог. Энэ бол зүгээр л аимшигтай гэж хэлсэн байдаг. Кинонд гардаг зан үйл нь Бохемийн төгөл болдог гэгддэг зүйлстэй яв цав таардаг. Тентхийн зан үйл нь мэрэгэн ухаан, нууц мэдлэгийн эртний харь шашны бэлэгдэл болох аврах том шар шувууны хөшөөг тойрон өрнөдөг байна. Энэ нь үнэндээ хүүхдээр тахил өргөдөг гэдгээрээ заартаа Библиэлд бичигдсэн Молох хэмээх эртний хуурамч бурхны дүрслэл юм. Кино нээлтийг хийхээс хэдхэн жилийн дараа залуу Алекс Джонс Бохемийн төгөлд нууцаар нэвтэрч дахил өргөх зан үйл шиг харагдах зүйлсийн хэсгээс дүрс бичлэг хийж чаджээ. Дээрхүү чанар муутай видеоноос хүмүүс гартаалаа эсвэл гэрэл бариад хөшөөг тойрон цугларсан байгааг харж болно. Энэ бичлэг маш хачирхалтай. Учир нь энэ нь нүдээ тас анзан нь кинон дээрх зан үйлтэй яг адилхан юм. Тэрч байтугай Кубрикийг өөрийн нүдээр тэнд очиж үзсэн байх гэж андуурхаа. Сүүлийн 20 жилийн хугацаанд нүдээ тас анзан нь киноны олон зүйл бодит амьдрал дээр биелэлээ олсон юм. Киноны эхлэлээс ахуулаад жихүүц төрөм төгсгөл хүртэл нүдээ тас анзан нь кино анхааруулгаар дүүр юм. Эдгээр анхааруулгын нэг нь киноны туршид баг ашигласан явдал. Кубрик энд баг ашиглах тал дээр бүрэн донтсон байсан бөгөөд энэ нь Эпштейний дуртай зүйл байв. Эпштейний хэрэгт холбогдох файлууд дээрх олон гэрэл зураг түүхүүд тэдгээр багтай холбогддог. Хамгийн аимшигтай нь түүний арал дээрх энэ өрөөний зургууд юм. Шүдний эмчийн энэ сандал дээр өрөө харанхуй аимшигтай утга агуулж болохоор бөгөөд ханан дээрх бэхэлсэн яг ширтээд байгаа мэт хачирхалтай багнуудаар хүрээлэгдсэн байдаг. Тэрхүү сандал дээр сууж буй хэн нэгэн баг зөөсөн хүмүүс болон багнуудаар хүрээлэгдсэн байгааг төсөөлөхөд бэрх юм. Түүнтэй дэндүү адилхан тохиолдол гэхэд хэцүү дөрүүдээр дамжуулан Кубрик тэрхүү ертөнцийн хэрхэн ажилдгийг бидэнд
харуулсан. Кинонд гардаг зан үйлд нэгтгэх үйл явц нь бэлгийн харилцаа хийж буй хүмүүсийг дүрсжүүлж барьцаалах түүний тактикийг тусгасан байдаг. Нэгэнт тэд таныг барьцаалж буулгаж авсан бол та хуйлдааны нэг хэсэг болж таны болон таны гэр бүлийн амь насыг хөнөөнө гэж сүрдүүлэн чимээгүй байхыг баталгаажуулдаг. Үнэн дээр түүний тэрхүү ертөнцийг шүмжилсэн шүмжлүүд энэ кинонд ийм их үлдсэн гайхалтай. Энэ кино ямар нэгэн байдлаар нээлттэй хийж чадсан. Тэр хаалттай хаалганы цаана юу болж байсныг хэн ч мэддэггүй байсан тэр цаг үед суллагдсан Эпштейний файлууд болон бусад зүйлсийн гэрэл Warner Bros болон Hollywood Kubrick-ийн эцсийн киног хэр зэрэг өөрчилсөн бэ гэдэг талаар дахин маргаан дэгдээд байгаа лээ. Алдартай зан үйлийн үзэгдлийг бүдгэрүүлэхийн тулд тэд CGI буюу компьютер график дүрсүүдийг нэмсэн гэдгийг бид одоо мэднэ. Гэхдээ тэд өөр юуг хассан бэ? Магадгүй анхааруулга байж болох юуг тэр чигт нь хасчихсан байж болох вэ? Энэ бол зөв ёсны асуулт учраас Kubrick киноны бодит нээлтийг хянаж чадаагүй. 1999 оны өвөл дуусч хавар болоход Stanley Kubrick киногоо бараг дуусгаад байв. Олон 10 жилийн төлөвлөлт, олон жилийн золиослол, кино урлагийн түүхэнд хамгийн урт удаан үргэлжилсэн зураг авалт бүгд энэ мөчөд хөтлсөн. Энэ бол Stanley Kubrick-ийн амьдралын бүхий л бүтээлийн ориглол байлаа. Түүний олон нийтэд өгч чадах хамгийн чухал мессеж анхааруулга байсаар байв. Гэвч киногоо Warner Bros-ийн удирдлагуудад үзүүлснээс хойш хэдхэн хоногийн дараа Stanley Kubrick нас барсан байдалтай олджээ. Кино 4 сарын дараа нээлттэй хийхэд агуу найруулагчийн сүүлчийн сод бүтээл холимог шүүмжлэлтэд тулгарсан. Зарим шүүмжлэгчид магтаж байсан ч зарим нь үүнийг хуучирсан гэж үзэж олон хүн зүгээр л маш хачирхалтай сонин гэж үзсэн юм. Энэ нь маш гүн гүнзгий сэтгэл түгшээсэн мэдрэмж төрүүлж байв. Энэ киног өнөөдөр кино театруудад үзүүлнэ гэж төсөөлөхөд ч бараг боломжгүй юм. Тийм ч учраас өнөөдөр бидний мэдэж байгаа бүх зүйлтэй зэрэгцүүлбэл энэ нь урд өмнөхөөсөө илүү зөгнөлийн шинжтэй санагдаж болно. Stanley Kubrick-ийн элитүүдийн хит хүчрэх хүмүүсийн талаарх судалгаа Эпштейний шинэ файл бүр задарснаар улам бүр түүнийг цаг үеэ зөвнсөн мэт харуулдаг. Энэ видеонд бид киноны нуугдмал хэсгүүд болон түүний цаадах түүхүүдээс анхааруулгыг нь авч үзэх болно. Stanley Kubrick амьдралынхаа сүүлийн 10 жилийг энэхүү сүүлчийн шилдэг бүтээл дээр хэрхэн ажиллаж өнгөрүүлсэн бэ? Түүнийг нас барсны дараа яг юу болсон бэ? Салбарын түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу найруулагч гэж хүлээн зөвшөөрдөг байсан ч Stanley Kubrick Hollywood-аас маш их сэжгэлдэг байв. 60-аад оноос хойш тэрээр Калифорниас өөрийгөө тусгаарлаж ихэвчлэн Лондон руу явж шинэ зураг авалтын талбай засахыг илүүд үздэг байсан. Энэ нь ялангуяа Eyes Wide Shut кинонд хамаатай. Stanley Kubrick дор хаяж 1960-аад оноос зарим их сурвалжийн үзэж байгаагаар бүр өмнөөс Dream Story зүүдний түүх хэмээх романд донтсон байсан. Гэвч бусад төслүүд үргэлж саад болж эсвэл үүнийг зөв барьж авахд бэлэн биш байсан байж магадгүй. Олон 10 жил өнгөрч бидний зөвхөн төсөөлж чадах зүйлсийг тэрээр өөрийн биеэр үзэж, элитүүд хэрхэн ажилдаг бодит үннийг олж харсны дараа л Kubrick 1994 онд энэ кинон дээр ажиллаж эхэлсэн бөгөөд зөвхөн үүнд анхаарлаа хандуулахын тулд бусад бүх төслүүдэд орхисон юм. Эхлээд 2001 Сансрын Одиссей эсвэл цагийн механизмаар ажилдаг George Clockwork Orange кинонууд шиг кино зохиол гарч ирэв. Kubrick үргэлж бусдын бүтээлийг зохицуулж өөрчилдөг байсан. Тэрээр кино найруулагч болохоос өмнө гэрэл зурагчин байсан бөгөөд түүний гол авьяас нь дүрслэлийн ертөнцид байсан юм. Нүдэ тас ансан нь киноч ялгаагүй байсан бөгөөд тэрээр Dream Story-г кино зохиол болгон хувирахын тулд нэрс зохиолч Friedrich Raphael-ийг хөлсөлжээ. Үүнд 1 жил гаруй хугацаа зарцуулагдаж олон удаа засварласан. Dream Story-ны дайны өмнөх Вена хотод өрнөдөг тул Kubrick үүнийг шинжилж 1990 оны Нью-Йорк болгохыг хүссэн юм. Үүнийг хэрэгжүүлэх нь Raphael-ийн ажил байв. Энэ нь урт туйлдам үйл явц байсан бөгөөд эцэст нь Raphael-ийн хийсэн өөрчлөлтүүдийн ихэнх нь кинонд ороогүй. Гэхдээ нэг үл хамаарах зүйл болсон нь Виктор Зиглерийн дүр юм. Тэр бол киноны гол эсрэг дүр бөгөөд бэлгийн завхрал, эрх мэдэл, мөнгө, барьцаалалтын ертөнцийг төлөөлдөг. Хэрв Эпштейний асуудал яригдж байгаа бол Зиглер бол түүний хуулбар юм. Зиглер нь Dream Story романд таамаг төдий үлдээсэн зүйлсийг тодорхой болгож өгдөг. Биелийн очдог садар самуун цугларалт орж хүчрхэг хүмүүсийн өргөн хүрээний хуйлдааны тодорхой хэсэг болж хувирдаг. Зиглерийн хамгийн тод хэлсэн үг киноны төгсгөлд гардаг юм. Тэнд зүгээр нэг жирийн хүмүүс байгаагүй. Хэрвээ би чамд тэдний нэрийг хэлбэл би чамд хэлэхгүй л дээ. Гэхдээ хэлчихвэл чи тэгж амар тайван унтаж чадахгүй байх байсан болов уу? Зиглер үнэхээр Эпштейнтэй төстэй харагддаг бөгөөд тэрээр бодит амьдрал дээр Эпштейнийг гүйцэтгэж байсан үүргийг яг та гүйцэтгэдэг. Кинонд тэрээр биелээс дор хаяж нэг шат агсан төвшөнд байд. Биел бол ажилчин хүн, тэрээр нэр хүндтэй эмчийн хувьд жирийн нийгмийн оргилд хүрсэн байж болох ч цалинтай жирийн нэгэн гэр бүлийн байшинд амьдардаг хэвээр байна. Зиглер үүнээс дээгүүр
Тэрээр аврах том байшинтай тансдаг үдшилгүй зохион байгуулдаг. Түүний байшин ямар ч үзэгдэл дээр хүн амьдардаг газар шиг харагддаггүй. Үнэндээ тэр байшин Эпштейн Нью-Йоркт хуучин харштай гайхалтай төстэй юм. Киноны эхэнд түүний зохион байгуулсан үдшилэг дээр бид арын фонд 2 дүрийг хардагч тэдний нүүр царайг тод харж болно. Тэд Эпштейн болон Гислен Максвелл нарын тухайн үеийн төрхтэй ижил төстэй байдалд нь гайхширмаар. Зиглер бол хүчирхэг хүмүүсийн бүлгмийн төлөөлөл юм. Үзэгдлийн үлдсэн хэсэг тэрээр энэ үүргийг төгс гүйцэтгэдэг. Тэрээр нэгэн зэрэг тайвшруулж бас занал хийлдэг. Тэр биелтэй яг л түүний сайн сайхны төлөө түүнийг хамгаалахыг хичээж байгаа мэт ярьдаг. Биелийг тэрхүү бүлгмээс аварсан мэт харагддаг охин хар тамхинд онцсон байсан. Бол өвгөх нь гарцаагүй байсан мэт түүхийг түүнд ярьж өгдөг. Биелийн тэрхүү бүлгмийн зан үйлд нэвтрэхийн тулд ашигласан жаз төгөлдөр хуурч гэр бүлийнхэнтэй аюулгүй байгааг нь. Түүнийг хулгайлж амь насыг нь хөнөөгөв нь лавтай. Хэдийгээр Зиглер энэ үзэгдэл дээр түүний тухай өнгөрсөн цаг дээр ярьж байгаа ч эдгээр нь бараг тодорхой зохиомжтой худал хуурмаг зүйлүүд юм. Бийл нас барсан эмэгтэйг өөрийн нүдээр харсан. Жирийн хүмүүстэй ярилцаж байхдаа төгөлдөр хуурчийг хулгайлж зодсон гэдгийг мэдсэн. Гэвч цаад утах нь тодорхой. Эдгээр худал зүйлийг хүлээн зөвшөөр эсвэл би чамайг хамгаалж чадахгүй. Чиний гэр бүл үр дагаврыг амсах болно. Тийм учраас Бийл эцэст нь бүрэн ялагдаж дуусдаг. Рафаэл болон Кубрикийн хийсэн бусад өөрчлөлтүүд нь бодит ертөнцийн нууц нийгэмлэгүүд тухайлбал Зарта Гавба Яс буюу Skull and Bones нийгэмлэг рүү чиглэдэг. Энэ бол нууцлагдмал байгууллага авч 1800-аад оны сүүлийн Тафтаас ахуулаад Жорж Буш хүртэлх маш олон батлагдсан үнэхэр хүчирхэг гишүүдтэй. Үнэн дээр 2004 оны сонгуульд нэр дэвшсэн 2 хүн хоёулаа энэхүү ясныхан байсан юм. Бусад батлагдсан гишүүд нь хүчирхэг шүүгчид, конгрессийн гишүүд, сенаторууд, хэвлэл мэдээллийн магнатууд болон эрх мэдэл бүхий албан тушаалтан бүхэн байдаг. Үүнийг хизээч албан ёсоор батлаагүй ч гэсэн уг нийгэмлэг нь гаж зан үйл намжлалыг тойрсон бэлгийн харилцааны барьцаалалтын шантажийн системээр дамжуулан ажилладаг гэж ярьдаг юм. Киноны нэг хэсэгт Бийл гудамжаар явж байхдаа хэсэг оюутан залууст сүрдүүлэгддэг. Энэ бол романаас өөрчилсөн хэсэг юм. Кубрик тэдний хувцснаас харахад Йелийн оюутнууд гэдгийг тодорхой харуулсан байдаг. Та үүнийг өөрчилсөн сануулга гэж уншиж болно. Тэд киноны нууц нийгэмлэгийн түүний амьдралд учруулах илүү том аюул занал хийллийг төлөөлдөг юм. Үүнээс гадна бусад ижил төстэй зүйлсч бий. Нүдэ тас ансан нь киноны барьцаалтын элемент нь бодит байдлыг тусгадаг. Эдгээр нууц нийгэмлэгүүд болон элит бүлгүүд гишүүдийнхээ чимээгүй дуулууртай байдлыг хангахын тулд бараг бүгд ийм тактик ашигладаг. Энэ бүхэн нэгтгэх зан үйл байдаг. Шинэ гишүүд авсанд хөдөлгөөнгүй хэвтэж байхдаа нийгэмлэгийн бусад гишүүд өөрсдийн бэлгийн нууцыг хэлэх ёстой гэсэн мэдээлэлүүд байдаг. Британий дээд зындааныхаа хувьд ч гэсэн ижил төстэй мэдээлэлүүд байдаг юм. Жишээ нь ерөнхий сайд асан Дэвид Кэмерон Пирс Гаустон нийгэмлэгийг нэгтгэх ёслын үеэр угсан гахаан толгойтой бэлгийн харилцаанд орсон гэж буруутгагдаж байсан. Хажирхалтаа Дэвид Кэмерон улс орноо удирдах завгүй байсан тул тэрхүү нөлөө бүхий буруутгагчдыг шүүхэд өгөөгүй юм. Кубрикийн энэ киног хийсэн бусад элементүүд нь тодорхой анхааруулгыг зааж байв. Хоёр гол дүр тэрээр Холливуудын алдартай хос болох Том Круз, Никол Кидман нарыг тоглуулсан. Тэд хоёулаа гайхалтай жүжигчид боловч энэ нь тодорхой хэмжээгээр хачирхалтай шийдвэр байсан. Тэд хоёулаа өөрсдийн гişсэн шашны бүлгмийн калт гарал үүсэлтэй. Том Круз ба түүний Саентологийн түүх тэр үед ч гэсэн Кубрик энэхүү бодит амьдралын элементийн шашны бүлгмүүдийн тухай өөрийн кинонд хэрхэн тусгах гэж байгаа тухай цуу яриад харгаж байв. Магадгүй тэрээр тэдний бодит туршлага нь дүрээ амьд болоход хэрэгтэй зүйлсийг өгнө гэж бодсон байх. Сүүлд нь олон нийт киног үзсний дараа асуултууд үргэлжилсэн. Хэвлэлийн баг хурал дээр тэднээс кино болон тэдний дүр сонголтыг тойрсон цуу ярианы талаар ярихыг хүссэн юм. Энэ бол маш хачирхалтай мууч. Тэр хоёр зарим нэг инээдтэй шар хэвлэлийн цуу ярианы талаар ярьж эхэлснэ. Сэтгцийн эмчилгээний талаарх илүү ноцтой нэхэмжил рүү шилжих үедээ хоёулаа дуугаа хурааж чимээг болдог. За тэд маш олон байсан. Альных нь хамгийн их байсныг хэлэхэд хэцүү байна. Тийм ээ. Тэгээд бидний үе шатанд сэтгцийн эмнэлгийн зөвлөлийг үүнд бухимдуулж байсан. Тийм ээ. Энэ үнэхээр сонирхолтой байсан. Ямар тач би хитрхийх ярьж байна. Чи яар. Үгүй чи тэгээгүй. Тэд чамайг сонсох гэж энд байна, тийм ээ. Яан болон Том жоох яриач. Николийн энд өгсөн булзааруулсан хариулт тодорхой зүйлсийг ярихаас татгалзсан байдал болон Томын бүрэн чимээгүй байдал маш их зүйлийг өгүүлдэг. Хэдийгээр энэ тэд Крузийн Саентологийн холбооноос үүдэлтэй мин рүү алхаж орсонтой холбоотой байж болох ч юм. Саентолог нь сэтгцийн эмчилгээг өөрийн номер 1 дайсан гэж үздэг бөгөөд Саентологийн нүүр царай болсон Круз эдгээр итгэл үнэмшлийг хуваалцдаг. Олон жилийн дараа тэрээр сэтгцийн эмчилгээний талаар тесрэлтэй ярилцлага өгөх болно. Мэдээж Саентологийн шашны аргууд нь зөв хувилбар гэсэн өнцгөөс юм.
Гэвч хамгийн гол нь шашны бүлгмийн ертөнцид гүн гүнзгий орсон нь Томд энд хийсэн шигээ тодорхой сэдвүүдээр хизээ амаа хамхихыг үргэлж мэдүүлдэг. Зиглер шинэ орчин болон бусад жижиг өөрчлөлтүүдээс гадна зохиол нь Dream Story-гоос бараг өөрчлөгдөөгүй. Кубрик үлдсэн киногоо үүн дээр суйрлан босгосон байв. Тэрээр үргэлж жижиг деталь бүрийг хяндаг байсан бөгөөд зураглал нь түүний бүх кинонуудаас хамгийн шилдэг нь байсан баг. Гэрэлтүүлэг нь гол түлхүүр байв. Өөрийн зураг авалтын талбайг ашигласнаар Кубрик гэрлийн их үүсэр өнгө аяс сүүдэр бүрийг төгс хянаж чаддаг байсан. Олон үзэгдэл тэрээр бага чадaltaй зул сарын гацуурын гэрлийн гол гэрэлтүүлэг болгон ашигласан энэ үзэгдлийг гэрэлтүүлэхэд эндүү бүдгэрсэн байв. Дараа нь пост продакшны шатнд Кубрик хальсыг нь бага зэрэг хит хөгжүүлсэн байна. Энэ нь техникийн үр дүн гайхалтай байв. Киноны чийдэн гэрлүүд илүү тод гэрэлтэх шиг бөгөөд дөрүүд нь зөөлөн дулаан хэвээр үлддэг. Энэ нь кинонд тэрхүү зүүд мэт мэдрэмжийг өгдөг бөгөөд Билл өөрийн мөхөл рүүгээ зүүдэндээ алхаж байгаа мэт сэтгэл төрүүлдэг. Гэрлүүд нь киноны нуугдмал утга санаад ч гэсэн үүрэг гүйцэтгэдэг. Цэнхэр өнгө ихэвчлэн гадаад ертөнцийг Биллийг тэрхүү бүлгэмд орохоос өмнө ямар байсан газрыг илэрхийлдэг. Улаан өнгө нь дотоод ертөнцийг, хүсэл тачаал болон эрх мэдлийн жинхэнэ мөн чанарыг илэрхийлдэг. Шашны бүлгэм түүний улаан өмрөг Зиглерийн улаан дааван бүрээстэй бильярдын ширээ, үзэгдэл бүрт зул сарын гацуур мод байдаг. Зан үлийн үзэгдлээс бусад бүх үзэгдэл тэнд түүнийг зан үлээр сольсон байдаг. Католик шашны мөрөглийг дооглон тохуурхсан үзэгдэл бөгөөд улаан өмрөгтэй дүр хүчний утаа саатуулах зуур баг зүүсэн ирчүүдийн дунд эмэгтэйчүүдийг тарааж өгдөг. Арын фонд Jocelyn Pooh-гийн Master Ball дууг тоглодог. Анх үзэхэд энэ нь зүгээр л утгагүй зүйл эсвэл ямар нэгэн үл мэдэгдэх хэл шиг санагддаг. Зөвхөн үүнийг ухрааж тоглуулах замаар л та жинхэнэ утгыг сонсох болно. Энэ бол Ромеосын шашны намжлал мөргөл буюу шашны мөргөлийн бичлэг юм. Тэгэхээр энэ бол сатанизм руу чиглэсэн тодорхой дохой боловч Кубрик үүгээр эдгээр бүлгэмүүдийн жинхэнэ мөн чанарыг шууд зааж байсан уу эсвэл зүгээр хүмүүсийн тэдний талаарх тогтсон итгэл үнэмшлийг харуулж байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Кубрик энэ үзэгдлийн зарим хэсгийг Ротшильдийн хуучин харшид авахар сонгосон. Тэрээр Их Британд олон зуун түүхэн байшин эдлэн газруудаас бараг аль нэг нь сонгож болох байсан ч гэсэн гол зураг авалтуудад зориулж тэрхүү тусгай харшийг сонгосон. Түүхэнд хамгийн чухал нөлөө бүхий гэр бүлүүдийн нэг болох Ротшильдүүд олон зууны турш дэлхийн дэг журмыг устцыг татаж ирсэн бөгөөд Кубрик үүнийг гарцаагүй мэдэж байсан. Зан үйлээс бусад үзэгдлүүдэд Кубрик зарим эмэгтэй дөрүүдийг насанд хүрээгүй байж магадгүй гэдгийг зааж өгсөн. Эсвэл өөрийн зохицуулж байсан романтай харьцуулахад эсэргээрээ явсан байд. Доминогийн дүр их зохиол дээр 17 настай гэж бичигдсэн байдаг. Нүдэ тас ансан кинонд тэрээр арай ахмад бөгөөд гинэн биш юм. Нөгөө төгөр хувцсны дэлгүүрийн эзний охин болон тэдний хачирхалтай үзэгдлүүд ямар нэгэн зүйлийг тодорхой сануулж байна. Тэр үнэхээр залуухан харагддаг бөгөөд зураг авалтын үеэр жүжигчээ охин 16 настай орчим байсан. Магадгүй бүрч залуу байсан бах. Киноны эдгээр хэсгүүд ихэндээ нууц нийгэмлэгийн хувилдааны шугамтай холбоогүй мэт санагддаг. Ялангуяа үүнийг кино театруудад анх гаргах үед хүмүүс үүнийг завхрал нийгмийн бүх давхархад байдгийг нотлогоо гэж зааж байв. Гэвч одоо элитүүд болон тэд хэрхэн ажилтдаг талаар бидний мэдэж байгаа бүх зүйлийг харахад энэ нь гарцаагүй холбоотой юм. Киноны эхэнд гардаг хоёр модель охин гол түлхүүр юм. Тэд Зиглерийн зул сарын үдшилтэд оролцогчд бөгөөд Билл рүү тэмүүлдэг. Олон талаараа тэд түүний анхны уруу таталт боловч энэ нь тасалддаг. Тэд Биллтэй ярилцахдаа чи солонго дуустах газар руу явмааргүй байна уу гэж асуудаг. Хувцсны дэлгүүрийг өөрийг нь Rainbow Costume Rental буюу солонго хувцс түрээс гэдэг. Солонго дуустах газар тэр газар бол Билл эцэст нь насанд хүрээгүй охиныг санал болгодог газар юм. Энэ нь бас Эпштейний барьцаалах бүлгмийн эцсийн элемент бөгөөд түүний бусад элитүүдтэй тоглож байсан тоглоом байсан болол тоо. Стэнли Кубрик Эпштейн шиг өөр олон дөрүүдийг мэдэж байсан гэж бид төсөөлж болно. Тэгэд та үнэндээ бүтэн киног зүгээр л тэрхүү бүлгмийн зүгээс бэлдсэн хавах гэж уншиж болно. Түүний бүх таалыг алдартай найруулагч зохиолч Рожер Эвери бидний үзсэн эцсийн хувилбар нь Кубрикийн зорж байсан зүйл биш гэж үзэж байсан. Зүгээр л бодож байна. Би саяхан нүдэ тас ансан киноны зохиолоо гаргаж ирлээ. Надад зураг авалтын талбайгаас авсан зохиол байсан бөгөөд би амралтын өдрүүдээр уншиж байгаа дүнд би үүнийг эртнээс мэдэж байсан ч амралтын өдрүүдээр үнэхээр бодож эхэлсэн. Тэнд хүүрнэл буюу narration дутаж байсан. Кинонд анх байсан 3 дахь этгээдийн хүүрнэл байхгүй. Энэ нь киног дахин зүссэнтэй холбоотой. Магадгүй тэрхүү дутагдж буй хүүрнэл нь Кубрикийн анхааруулгыг улам тодорхой болгож өгөх байсан биз. Кубрик киногоо дуусгасан гэж хэлээ. Учир нь тэнд хүүрнэгчийн бичлэгийг хараахан хийж амжаагүй байсан. Тэгэд магадгүй тэд зүгээр л ямар нэгэн байдлаар нийлүүлээд наачсан байна.
Түүнээс гадна кинонд хавчигдаж дарагдсан бүтэн нэгэн шуун байна. Тэр бол киноны туршид арын фонд үргэлжилж байдаг. Киноны эцсийн үзэгдэл болох тоглоомын дэлгүүрт гардаг хоёр эр юм. Том Круз, Никол Кидманаар тэр сүүлчийн үзэгдэл байхдаа охноос нүдээ огт салгадгүй бөгөөд киноны сүүлчийн өгүүлбэрт гарах мөчид та тэр хоёр залуу охиныг дагуулад явж байгааг харна. Тэд түүнийг авч явж байна. Тэд охиноо педо бүлэгт буюу өгчлөө. Киноны төгсөд ийм л зүйл болсон. Мөн тэд киногоо Англид анх үзүүлэхэд театр дотор Кубрик бүх удирдлагууд руу хашгирч энэ бол миний кино, та нар үүнийг зүсэж болохгүй. Та нар миний киног хасаж болохгүй гэж байхыг театрын гадна байсан хүмүүс сонссон гэдэг. Том орган болж байсан бөгөөд тэрээр үүнээс хойш 4 орчим хоногийн дараа нас барсан байна. Энэ нь бас хоёр эр хин нэгнийг хулгайлж байгаа эсвэл ямар нэгэн аимшигтай зүйлд оролцож байгаа ганц тохиолдол биш юм. Тэд бол солон хувцсны дэлгүүрээс залуу охинтой хамт гардаг хоёр эр. Мөн тэд бол төгөлдөр хуурчийг дэлгэцийн гадна авч явдаг хоёр эр юм. Ингэвч эдгээр бүх зүйлсийн адил тэднийг салбарын доторх хүмүүс, киноны эцсийн эвлүүлгийг хийсэн хүмүүс шууд үгүйсгдэг. Бусад хүмүүс бүрэн чимээгүй үлдсэн. Ярих дуртай Квентин Тарантино хүртэл Эвриг энэ талаар ярьж байхад маш хачирхалтай чимээгүй байсан. Эдгээр бүх далд болон ил анхааруулгуудыг харахад хүмүүс энэ киног энэхүү элитүүдийн ертөнцийг илчилсэн зүйлээс өөр зүйл гэж бодож байсан солиод хэрэг. Яг л киноны нэр шиг хүмүүсийн нүд нь wide shot буюу тас анаастай байна гэсэн үг. Кубрик бүх зүйлийг өдөр мэд тодорхой харуулсан ч хүн бүр түүний бодит байдлыг олж харж чадаагүй хэвээр байна. Бид эцсийн хөлбөрийг үзсэн үү? Эсвэл студиуд хөндлөнгөөс оролцох боломж олдсон уу гэдэг онлуудыг аль хэдийн харсан. Ингэвч үнэндээ энэ нь тийм ч чухал биш юм. Хүмүүст анхааруулахад хангалттай зүйл тэнд байгаа. Энэ бүхэн ил тод харагдаж байна. Тэдний орлогыг үл харгалзсан хүмүүс эдгээр мессежүүд үргэлж тэнд байсныг одоо хүртэл харж чадна. Тэгээд бид энэ киноны тухай хамгийн анхны чухал зүйлсийн нэг болох Кубрикийн үхлийг тойрсон 100 ярианы талаар ярих хэрэгтэй. Стэнли Кубрик киногоо студиудэд үзүүлснээс хойш хэдхэн хоногийн дараа нас барсан хачирхалтай тохиолдол юм. Ali Army мөн Кубрикийн бусад найз нөхөд гэр бүлийнхний яриатай нийцгүй зүйлийг хэлсэн байдаг. Иш татвал бид нүдэ тас ансан нь киноны талаар урт яриа өрнөсөн. Тэр надад энэ киног piece of shit буюу хог гэж хэлсэн бөгөөд үүнд ургуцаж байгаагаа шүүмжлэгч түүнийг үдийн хоолндоо идэх болно, будаа болгоно гэж хэлсэн гэж байгаа. Тэр Круз Кидманаар түүнийг дураараа ашигласан гэж хэлсэн. Яг түүнийг хэрэгэлсэн үгнүүд энэ. Ингэвч энэ нь бусад хүмүүсийн хэлсэн зүйлстэй зөрчилддөг. Түүний охин олон жилийн турш энэ кино Кубрикийн хийхийг зорж байсан кино. Энэ нь дууссан, хүн бүр үүнд дуртай байсан гэж хэлсээр ирсэн. Дээр нь Кубрик энэ үед кинонуудын төлөө олон 10 жилийн турш өөрийгөө туйлдуулж ажилласан ядарсан хүн байсан. Магадгүй эдгээр тайлбарууд нь кинон дээр Зиглерийн биелийн эргэлзээг арилгахын тулд өгсөн тайлбарууд шиг сонсогдож болох ч гэсэн тэдгээр нь үнэмшилтэй мэт санагддаг. Мэдээж хэрэг кино зөвхөн шашны бүлгэмүүд болон хэд хүчрхэг хүмүүсийн тухай байгаагүй. Энэ нь бас хүмүүсийн хамгийн түрүүнд тэдэн лүү хөтэлдэг сэтгэл зүйн сэтэл, хүсэл тэмүүлэл, зөрчилдөөний тухай байв. Биелийн эхнэрийнхээ хүсэл ташааллыг тойрсон гол айдас шанал нь түлхүүр юм. Энэ нь түүнийг харанхуй адал явдал руу хөтлж бүлгэмийн иргэшээлд оруулдаг зүйл юм. Энэ нь түүний эрх мэдэл болон завхарлын дээд ертөнцид багтах гэсэн өөрийнх нь тачаал бөгөөд түүнийг эмзэг болгосон юм. Өргөн хүрээний нийгэмлэг болон хувь хүний сэдлийн хоорондох энэхүү харилцан үйлчлэл нь киног маш гүн гүнзгий болгодог. Кубрикийн эцсийн анхааруулга бол эдгээр хоёр ертөнц хоёулаа оршин тогтнодог. Боловч тэд зөвхөн хувь хүний сул тал завхарлын улмаас л оршин тогтнож чаддаг гэсэн үг юм. Таны өөрийн жуудаг ёс суртахуун нийгмийн харанхуй сүйдэрлэг давхархыг нураахад хангалтгүй байж болох ч энэ нь таныг тэдний зайлмих манипуляцаас хамгаалж чадах юм. Найруулагч Стэнли Кубрикийн энэхүү сүүлчийн бүтээл бид зөвхөн хөшгөний цаадах элитүүдийн муу мухайг илчлээ зогсохгүй. Хүн төрөлхтний нийгмийн хамгийн том эмгэнүүлийг сануулсан юм. Энэ киноноос бид дараах 3 том сургамжийг ухаарч үлдэх ёстой. Нэгт харанхуй систем зөвхөн бидний чимээгүй байдал дотор тогтдог. Систем хичнээн хүчрхэг, элитүүд хичнээн эрх мэдэлтэй байлаач тэдний хамгийн том зэвсэг бол бидний харсан ч хараагүй мэт дүр үзүүлэх чимээгүй байдал юм. Биll эмч шиг өөрийн аюулгүй байдал, хувийн сонирхлын төлөө нүдэ тас анаад өнгөрөх тусам тэрхүү харанхуй ертөнц улам томорч дараагийн золиос нь бидний үр хүүхэд, бидний ирээдүй болох аюултайг Кубрик сануулсан. Сохор байх нь амар амгалан биш, харин ирээдүгөө устгаж бух хэрэг юм.
Хоёрт нь эрх мэдэл ба хүсэл тачааллын туйл бол боомлол юм. Бие лэмчийг тэрхүү гаж зан үйл элитүүдийн хавх руу хөтлсөн зүйл бол түүний өөрийнх нь дотоод хүсэл тачаал, дээд зиндаанд багтах гэсэн амбиц байв. Кубрикийн өгсөн хамгийн гол сургамж бол хэрв чи ёс суртахууны хил хязгаараа алдаж хүсэл тачааллынхаа боол болвол хичнээн ухаалаг боловсралтай байгааз ч тэрхүү системийн гар хөл барьцааны хүн болон хувирна. Эрх мэдлийн туйл үргэлж эрх чөлөөг биш, харин сэтгэл зүйн болон бодит боолчлыг дагуулдаг юм. Гуравт нь жудаг ёс суртахуун бол бидний цорын ганц хамгаалалт. Дэлхийг удирдах буй тэрхүү сүүдэрлэг бүлэглэлүүдийг жирийн нэг иргэн ганцаараа тэмцээд нурааж чадахгүй байж болно. Гэхдээ бидэнд тэднээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах цорын ганц хүчирхэг зэвсэг бий. Энэ бол хувь хүний ёс жудаг говьшгүй ёс суртахуун юм. Хэрв бид худал хуурмагтай эвлэрэхгүй өөрсдийн үнэт зүйлээ худалдахгүй байж чадвал тэдний манипуляц зарил мэхэнд хизээч өртөхгүй юм. Нэгүсэл үгүй бол хууль үйлчилдэггүй тэрхүү дээд зэндааны өмнө бид биел шиг бүрэн ялагдаж амьдралынхаа эц тоглоомын дэлгүүрт хууртагдаад оронд нь өөрийнхөө охиныг өргөл болгоод нүдэ нээсэн ч бодит байдалтай нүрт болох уу? Сонголт үргэлж таны гарт байна. Нүдэ та сайнхаа болж нүдэ нэг цаг болжээ.